За та бүхэн сайн байцгаана уу? Бид Бүрлүүлвсэн багшийн гэгэрэлт хүрэх газрын зураг хичээл Гүхэ Самажа Тантрын ёсыг танилцуулж байгаа. Хичээлээ цааш үргэлжлүүлье. За ингээд би өөрөө энэ хичээлд зориулаад нэг их ном товхмол гарын авлага зэргийг бол бэлддэггүй. Яагаад гэвэл бид уншдаггүй учраас тэр юм аа. Бидэнд гарын авлага товхмол байлаа гэд бид тэрийг уншихгүй шүү дээ. Хэрвээ танд ганц 2 хуудастай юм өгөх юм бол за ёстой тэрийг магадгүй уншиж магадгүй нэг удаа. Тэрнээс биш их зузаан ном зохиол байх юм бол тэр болгон хүмүүс уншихгүй. Тийм учраас би ингэж нэг их айхтар гарын авлага ер нь хичээлүүдтэй бэлддэггүй. Тэгэхдээ их бичгээс иш татсан үг за ингээд дадлагын үе шатууд гихчлэн баг саг зүйлийг ганц 2 хуудсанд багтаагаад би ингэж бичснийгээ та бүхэнд ингээд уншиж өгдөг. За тэгэхээр энэ их бичиг дээр юу гэж байгаа вэ гэвэл Нарупа хэлэхдээ биеийн байрлал бол бясалгалын суурь хэмээжээ гэсэн байна. За тэгвэл Марв багш юу гэж хэлсэн бэ гэвэл бясалгал хийх байрлалаа зөв таних тулд биеийн махбодынхаа мөн чанарыг ойлгоо гэж хэлсэн байна. Тэгвэл Нарупа сэтгэлийн мөн чанар нь юу юм бэ гэвэл өөрийнхөө үзэлд итгэлтэй байх явдал юм аа гэж хэлсэн бол Марв багш туйлын бэлэг билгүүнийг танихын тулд сэтгэлийнхаа мөн чанарыг ойлгох хэрэгтэй маа гэж хэлсэн байгаа. Тэгэхээр эндээс харж байхад ер нь юу гэж хэлэх гээд байгаа юм бэ гэвэл биеэ ойлго, сэтгэлээ ойлгоо л гэж хэлж байгаа. Үндсэндээ ямар мөн чанартай, ямар юм тэр бүхнийг ойлгох хэрэгтэй гэж хэлж байгаа. Лүжи найт гомби над гэж хэлсэн ба. Тэгэхээр энэ Нарупа эхлээд ингээд бидэнд яах ёстойг хэлж байгаа. Тэрийг бид ойлгохгүй байгаа учраас Марв багш тайлбарлаж хэлж байгаа. Тэр Нарупагийн хэлсүүгийг бидэнд тайлбарлаж өгч байгаа нь юм. Тэгээ бясалгалын ер нь альва бясалгалын суурь нь бол биеийн байрлал юм аа гэж хэлсэн байгаа. За ингээд тарны ёс, судрын ёс хоёрт үзэл нь бол адилхан юм. Үзэл адилхан хуусан чанар. Ер нь хуусан чанараас илүү дээдийн ном гэж байхгүй. Тэгээд яагаад хуусан байгаа юм бэ гэхээр өөрөөсөө бүтсэн зүйл байхгүй. Тийм учраас хуусан юм аа. Тэр хуусан чанар бол буддийн сургаалын хамгийн дээд сургаал. Бурхан багшийн сургаалуудын хамгийн дээдийн сургаал бол хуусан чанарын сургаал юм аа. Бэлгийн чандад хүрэхгүй номнууд судрууд юм аа. За түүн дотроо бэлгүүний зүрхэн судар та бүхэн санаж байгаа. Тэнд дүрс нь хоосон, хоосон нь дүрс юм аа. Дүрснээс өөр хоосон үгүй, хоосноос өөр дүрс үгүй гэсэн байдаг. За энд бурхан багш дүрс нь хоосон юм а гэдгээр мөнхөд барихын хязгаарыг няцааж байгаа гэж үздэг. Харин хоосон нь дүрс юм а гэдгээр энэ үгүйсгэлийн хязгаарыг тасархайд барихын хязгаарыг үүгээр няцааж байгаамаа гэж үздэг. За тэгэхээр мөнхөд барихын хязгаар гэдгээр юу хэлээд байгаа юм бэ гэвэл биднээс альва юмыг яг бүтчихсэн, өөрөөсөө бүтсэн хатуу цул нэгэн зүйл энд байгаад байна гэж бид итгээд байдаг. Тэр үзлийг няцааж байгаа гэсэн үг. За нөгөө талаас юунд ч итгэдэггүй, юу ч байхгүй, юунд ч итгэдэггүй тийм хүмүүсийн хувьд энэ үгүйсгэлийн хязгаарыг мөн энэ зүрхэн судрынхаа үгээр няцааж байгаамаа гэж үздэг. Тэгэхээр ингээд өөрөөр хэлбэл буруу үзлийг няцааж байгаа гэсэн үг. Бидэнд
төв түмэн буруу үзэл байгаа. Гэхдээ тэрэн дундаас хамгийн хортой хамгийн язорын тэр буруу үзэл бол энэ хамгийн язорын тэр буруу үзэл нь бол өөрөөсөө бүтсэн нэгэн ийм зүйл би хэмээгч зүйлч гэдэг юм уу? Өөрөөсөө бүтсэн тийм хатуу цул, тийм бие даасан зүйл байна гэж бодож байгаа. Тэр үзэл бол хамгийн буруу үзэл тооцогддог байна. Тэр үзэл буруутах юм бол бүх юм буруутна гэдэг. Үзэл буруугаас болоод бидний энэ бүх зовлонгууд чинь гарч ирж байгаа шүү дээ. Би хэмээгч зүйл, бие даасан зүйл байна гэж бодоод биднээс тэрнээс чинь л хамаг язорын муухай гарч ирж байгаа шүү дээ. Тэгээ бурхан багш эдгээрийг няцаасан байхгүй юу? Энэ зөөрхөн судраараа. За тэгвэл нөгөө талаас нь энэ юуч байгаа гэж итгэдэггүй, үүлийн үр байгаа гэдэгт итгэдэггүй, карма байгаа, шалтгаан үр дүн байгаа гэдэгт итгэдэггүй. Юунд ч итгэдэггүй, ер нь яасан ч яадаг юм бэ гэсэн тийм үзэлтэй хүмүүсийг мөн нөгөө хязгаарыг нь няцаасан гэж үздэг. Тэгэхээр бусад альва ихэнх шашны үзлүүд бол ерөөсөө л мөнхөд барих үзэл голдуу байдаг. Яг өөрөөсөө бүтсэн мөнхийн нэг эзэн байна. Тэнд нэг тийм эзэн тэнгэр байна. Биднийг хардаг, бүтээдэг тийм нэгэн ийм мөнхийн зүйл байна гэж бусад шашнууд үздэг. За тэгтээ тэрэн дотор мөн бас юу ч байхгүй гэж үздэг тийм ч урсгалын хүмүүс байдаг байна. Бид ч гэсэн ер нь аль нэг хязгаар руу заавал хазаах хандлагатай байна. Яг л ингээл ухамсартайгаар яг л энэ шүү, тийм шүү, яг л ингэж төвийг барьж төв замыг барьж явж үргэлж ухамсартай байж штэ гэж барьж явж чадахгүй юм бол биднээс аль нэг хязгаар руу үргэлж хазааж идэг байна. За тэгэхээр энийг л бид төв үзэл гэж нэрлэдэг байх юм. Энд би яагаад энэ талаар ярьж байгаа юм бэ гэвэл хуусан чанаргүйгээр тарны ёс гэдэг бол зүгээр л нэг бясалгалын арга болчихно. Энэ бол зүгээр маш сайхан бясалгал. Тэгэл болоо. Энэ гэгэрэлт хүргэх тийм зам бол биш болчих нь шүү дээ. Хуусан чанарын ухагт хүнийг эндээс ингээд бүр салгаад аваад хайчих юм бол бидний энэ хийгээд байгаа энэ тарны ёс гэд яриад байгаа энэ бүхэн чинь жирийн нэгэн бясалгалаас ялгаагүй болчих юм аа. Тэр энэ хоосон чанарын энэ үзлийг энэ ертөнцийн хэн нээж гаргасан бэ гэх юм бол шагж мөний бурхан багш. Энийг үнэхээр бурхан багш бидэнд нээж номлосон. За тэгэхээр бясалгалын байрлал гэдгээр бид яаж сууж бясалгах вэ, хэвтэж бясалгах вэ? Энэ байрлалыг хэлээгүй. Бидний төвлөрлийн байрлалыг хэлээд байгаа. Яг хаана төвлөрөх вэ гэдэг. Гол судлын дотор. За энэ бол тарны ёсны хамгийн чухал зүйл энэ бах нь шүү дээ. Хаана төвлөрөх вэ гэдгээс чинь шалтгаалаад бусад бясалгалаас энэ тарны бясалгал ялгаатай, илүү ялгамжаатай өөр болоод байгаа. Тэгээд тарны ёсонд бид яг гол судлынхаа дотор төвлөрдөг учраас ерөөсөө энэ тарны бясалгалыг хамгийн өөрмөц болгож байгаа зүйл чинь тэр юм. Тийм учраас бид үхлийн үед л хүрч болох тийм гүнзгий уусалтанд энэ бясалгалаар хүрч болдог байна. Тиймээс энэ бясалгалаар ерөөсөө энгийн байдлаар бол яг насан нөхчих үед л хүрч болохоор тийм гүнзгий сэтгэлийн төлөвт сэтгэлийнхаа бүр хүрч болох хамгийн гүнзгий төлөвт бид энэ бясалгалаар хүрдэг юм аа. Тэгвэл бусад бясалгалаар бид сэтгэлийнхаа гүн рүү нэвтрэн орно. Тэгтээ тэр төвшөнд хүртэл явж чаддаггүй байна шүү дээ. Өнгөцхөн гэсэн үг. Тэгээ бидний бүх хий хураагдахад бидний сэтгэл хураагддаг. Бидний сэтгэл гэдэг чинь яг бидний бие гэдэг чинь яг морь. Бидний сэтгэл гэдэг чинь тэр морийг унаад давхиж байгаа морьтон байхгүй. Уушлаараа бидний бие биш, бидний
бидний дотоод гэдэг бол яг морь. Харин бидний сэтгэл бол одоо тэр морийг унаад авчиж байгаа хүн. Тэгэхээр хийнүүд хураагдж сэтгэл, бодол бүх юм хураагдана гэж яриад байна шүү дээ. Би гол судлан дотроо төвлөрнө. Тэгээ зогсохгүй бид тодорхой хүртэн төвлөрнө. Тэгээ зогсохгүй бид зүрхэн хүртэндээ төвлөрнө. Ингэсний хүчээр бидний маш хурцтайгаар хураагдаж эхэлдэг. Ингээд хийнүүд уусаад байх тусам бидний бодол цөөрсөөр бид ямар ч бодолгүй төвшөнд хүрнэ. Тэгээд зогсохгүй цаашаага үргэлжлүүлэн бясалгасаар байгаад бид юу ч боддоггүй тэр сэтгэлийн хүртэл цаана гарна. За ингээд бид бясалгалаараа юучгүй хоосонд хүрсэн. Тэр юучгүй хоосонд хүрсэн чинь цаашаага гүнзгийрээд улам гүнзгий хоосон. Тэрнээс гүнзгий хоосон. Тэрнээс ч бүр гүнзгий хоосон. Гэж явсаар байгаад хамгийн гүнзгий юучгүй хоосонд хүрнэ. Тэгтээ тэр хамгийн гүнзгий юучгүй хоосонд хүрж байгаа чинь ч гэсэн бодол. Тэр ч гэсэн бодол юм. Хоосны бодол байхгүй юу? Тэгэд энэ хамгийн гүнзгий энэ төвшөнд нь хүрэхэд бид яг хоосон чанарыг онцож байгаа мэт болно. Яг хоосон чанарыг бид онцлоо. Яг энэ юм байна гэтэл тийм төвшөнд хүрч очих нь шүү дээ. За ингээд энэ төвшөнд хүрэхэд та одоо ингээд маш чөлөөтэй, ингээд маш амгалантай, ингээд маш тааламжтай яг л хоосон чанарыг би илтэд онцлоо яг энэ юм биш тэг гэж бодож байгаа шиг яг тийм төвшөнд хүрнэ. Гэхдээ л энэ маань хоосон чанарыг онж байгаа хэрэг биш юм а. Та зүгээр бодлогын төлөвийн хамгийн гүндэл хүрч байгаа нэ. Юучгүй хоосон юм биш тэг гэсэн тэр бодол шүү дээ. Юучгүй хоосон юм а гэсэн тэр бодлынхоо хамгийн гүнд нь хүрч байгаа маа гэсэн үг. Тэгэхээр энэ Нарова бясалгалын энэ төвлөрлийн байрлал чинь маш чухал шүү, хамгийн чухал шүү гэд хэлэхдээ зэрэг Марв багш энийг юу гэж тайлбарлаж байна гэхээр энийг ойлгохын тулд бид одоо бие сэтгэлийнхаа энэ зохион байгуулалтыг бүтцийг бид ойлгох ёстой. Ямар судал байгаа, ямар хүрд байгаа, яг хаана байгаа гэдгийг нарийн тодорхой мэдэх шаардлагатай маа. За ингэснээр бид одоо бидний маш хурдтайгаар бидний гол судалд уусаж эхэлдэг байна. Тэгэхээр яг одоогийн байдлаар бидэнд одоо тоо томшгүй туулахын аргагүй олон бодол байгаа шүү дээ. Дандаа юмсын тухай бодол. Энэ юмсын тухай бодол бол одоо тоо томшгүй тоолохын аргагүй. Энэ бодол ирнэ явна дахиад нэг өөр бодол орж ирнэ гарна гэл зогсоо чөлөөгүй усны ундрах шиг ингээл байж идэг. За ингээд төвлөрөөд ахаар бидний бодол цөөрсөөр гоод биднээс ганцхан зүйл дээр төвлөрнө. Ганцхан зүйл дээр. Бидэнд ганцхан бодол үлдэнэ гэсэн үг байхгүй юу? Нэг зүйл дээр төвлөрнө гэдэг чинь бидэнд ганцхан бодол үлдэж байна гэсэн үг. Тэгээд тэр нь юу байх нь хамаагүй. Тэр юу байх нь хамаагүй. Пиццач байсан болно. Би тэр пиццаг ерөөсөө тасралтгүй 3 хоног, 30 хоног, 3 жил ерөөсөө ганцхан юм дээр төвлөрнө. Энэ яг одоо байж байгаа энэ тоо томшгүй олон бодлыг чинь бид цөөрүүлээд ганцхан болгочлоо шүү дээ. Яг одоо бол бид ямар байдалтай байна гэхээр бид юу бодохоо мэдэхгүй. Бидэнд юу бодогдохыг бид мэдэхгүй. Би юу ч бодохыг хүсэхгүй байлаа гэд тэр бидний дуур биш. Юу ч бодохыг хүсэхгүй байлаа гэд бодол орж ирэхэ болчихгүй. Яг л Амазонгийн ширэнгойд байгаа мэт та тэндээс хаанаас юу гарч ирэхийг мэдэхгүй тийм ширэнгойд тэр явж байгаа мэт хаанаас ямар бодол надад гинт surprise гэд ингээд төрөхийг бид хэлж мэдэхгүй шүү дээ. Дараачийн акшнд ямар ч бодол орж ирж мэднэ. Тэрийг бол таашгүй.
Амазонкийн ширийн гойд ганцаараа явж байгаа хүн дараачийн агшин эндээс арслан гарч ирэх үү, тэндээс бар гарч ирэх үү бид мэдэхгүй. Бидний бодол бол яг тийм. Яг тэрүүн шиг. Бидэнд дараачийн агшинд ямар галзуу солиотой бодлын тархинд орж ирэхийг үнэхээр хэлхийн арга таах арга байхгүй. Тийм галзуу солиотой юм шиг бодол танд орж ирдэггүй гэж үү? Заримдаа бүр ёстой амаа ангааж гайхан бүр гайхаж барамгүй хачин бодолч гэсэн бидэнд орж ирдэг шүү дээ. Таны өөрийн чинь мөн чанараас бүр өөр танд байж боломгүй тийм зүйл ичиж үхмээр заримдаа. Ийм юм би бодож яаж чаддаг байна. Вау гэмээр. Тэгэхэр чинь л биднээс юу бодохоч мэдэхгүй, юу бодохгүй байх вэ ч гэдгийг бид мэдэхгүй шүү дээ. Тэгээ зогсохгүй хизээ бодох вэ гэдгийг ч хэлж чадахгүй шүү дээ. Өөртчлэн тооцоолохын аргагүй, таамаглахын аргагүй ийм юр бусын нөхцөлд бид байгаад байгаагийн чинь л би Амазонкийн ширийн гойд байгаатай адилхан юм аа гэж хэлээд ш. Тэнд бидэнд сайн зэвсэг байхгүй, бидэнд сайн гутал байхгүй, тийм байдалтайгаар тийм мэдгүй ширэн гойд унд зэрлэг ойд яхаа мэдгүй байгаа. Хүнээс ялгаа алга штэ бид. Тэгэхээр эдгээр бяцлаглалын тусламжтайгаар бид тэр хүсэхгүй байгаа бодол орж ирэх явдлыг л багасгах гэдэг. Өөрөөр хэлбэл өөрийнхөө сэтгэлийг сахилгажуулна гэдэг юм уу, сахилга баттай болгоно гэдэг юм уу, юу гэж нэрлэх юм байгаа. Бид сэтгэлээ дадуулж, бяцлагж байж энэ хэрэггүй бодлуудыг цөөрүүлэх, ашиггүй бодлуудыг цөөрүүлэх, бидэнд захиргаагүй орж ирээд байгаа энэ сөрөг бодлуудыг багасгах. Тэрийг л бид зорж шүү дээ. За тэгэхээр ингэж ойлгож болно. Бяцлаглаар бид эхлээд бодохыг хүсэхгүй байгаа бодлуудаа зогсооно. Тэрийг багасгаж байгаа зогсооно. Хоёрдугаарт нь яах вэ гэвэл бид бодохыг хүсээд байгаа тэр зүйлээ бодож эхэлнэ. Бяцлаглаар. За ингээд таны бяцлал улам гүнзгийрээд байхын хэрээр таны яг бодъё гэсэн зүйл бодлууд чинь хүртэл цөөрсөр байгаад та ямар ч огт бодлгүй тийм төвшөнд хүрдэг байна. Тэгээ ямар ч бодлгүй тэр төвшөнд хүрээл болоо биш. Тэр бодлгүй төвшин чинь дахиад цаашаага гүнзгийрнэ. Өөрөөр хэлбэл тэр ямар ч бодлгүй төвшөнд хүрэхэд нэг бодол байгаа. Стил нэг бодол байгаа. Юу ч гүн биш дээ. Хоосон юм биш дээ. Юу ч байхгүй, бодол байхгүй, юу ч байхгүй тэгтээ хоосон юм биш дээ гэсэн ганцхан бодол үл. Та юу ч бодохгүй болчихж байгаа юм биш. Та стил юм бодож байгаа. Тэр бодол чинь тэгтээ юу чгүй хоосны бодол байхгүй. Юу чгүй хоосны тухай бодлого хүмүүс юм бодохоо болчлоо гэж андуурдаг. Тэр стил бодол байна. Нэг бодол байна. Хоосон юм а гэсэн бодол. Тэгээд энэ хүмүүсийн хийдэг алдааг хэлээд ш. Юу ч бодохгүй болчлоо гэж андуурдгаа. Тэгэхэд тэнд юу чгүй хоосон юм байна гэсэн нэг бодол байгаа гэдэг ш. Тэгэд юу чгүй бодлгүй болчлоо гэж андуураа зогсохгүй тэд хуусан чанарыг би элтэд ончлоо гэж андуурдаг. За ингээд төвлөрлийн тэр байрлалаар зогсохгүй тарны ёсонд бид үеийн хүчийг ашигладаг. Тэгэхээр шунал юм уу, сексийн энерги юм уу, нойр юм уу, үхэл юм уу, аль нэгэн үеийн хүчийг бид энд ашиглах нь биш бяцлагалтай. Бидний энэ бие унтах, секс хийх, өөхөх гэсэн ийм 3 үеийн хүчтэй төрдөг. Дээрээс нь шунал хүсэлч гэсэн багтана. Тэгэхээр бидэнд угаасаа заяасан, бидэнд угаасаа байж байгаа тэр хүчийг бид ашиглах гэж байгаа. За тэгэхдээ энд ойлгох ёстой нэг зүйл бол үхэл, секс, нойр энэ 3-ыг бид
хизээч замаа болгож ашигладаг гэдгийг та бүхэн ойлгох хэрэгтэй. Эднийг бид аргаа болгож ашигладаг замдаа. Тэрнээс бидний гэгэрх зам бол энэ биш юм. Жишээлбэл үхлээр бид үхчихээр л би гэгэрчнэ гэж бодож байгаа бол тэр бол тийм биш. Эдгээр үеийн хүчний үеэр, үхлийн үеэр, нойрны үеэр, сексийн үеэр ч байдаг юм уу? Таны биед уусч идэг. Биений айл нэг хэсэгт гол судланд ч юм уу уусаж байдгаа гэсэн үг. Яг тийм учраас л тарины ёсонд хорийг эм болгож хувиргадгаа гэж бид ярьдаг шүү дээ. Хорийг эм болгож урвуулдаг тэр бол тарины ёс юм аа. Тэгээ яагаад бидэнд үхэл байгаа юм бэ гэд өөрөөсөө асуудаа. Яагаад гэвэл карманаас болоод. Яагаад бидэнд карма байгаа юм бэ гэхээр бид өөрсдийнхөө үнэн мөн чанарыг ойлгодоггүй тэр муухгаас болоод. Тэгэхээр бид өөрийн үнэн мөн чанараа таниагүй тэр муухгаас болоод бидэнд үхэл байна гэсэн үг. Үхлээр зогсохгүй тэрнээс шалтгаалаад бид унтаж байна. Тэрнээс шалтгаалаад бид бусад үйлчлэлийг ч гэсэн хийж байна. Бидний энэ сансрын оршихуйг бүтээгч нь тэгвэл өөрөөс зуурах сэтгэл муухаг юм. За ингээд муухгийг тасалж муухгийн язуурыг тасалж бид эрх чөлөөнд хүрэхийг хүртэл эдгээр үеийн хүчнүүд бидэнд нөлөөгөө үзүүлсээр байх болно. Үхэл бол маш хүчтэй нөлөө үзүүлнэ. Нойр бидэнд маш хүчтэй нөлөө үзүүлнэ. Секс ч мөн сексийн хүч ч мөн бидэнд их хүчтэйгээр нөлөөлж байх болно. Түүгээр зогсохгүй шунал, хүсэл, уур, ата бүгд тусдаа маш хүчтэй нөлөөг бидэнд үзүүлж байх болно. Эдгээр нөлөө заримдаа бидэнд хэрэгтэй гэдгийг бид үгүйсэхгүй. Заримдаа бидэнд хэрэгтэй. Тэгвэл энэ эдгээр нөлөөнөөс болоод л бид маш ихээр янз янзаар зовж байгаа шүү дээ. За ингээд энэ үхэл, нойр, секс энэ гурав бол маш эерэг зүйлээ гэж би энд яриаггүй шүү. Тэд бол эерэг зүйл гэж би яриаггүй. За ихэнх хүмүүс унтах дуртай байдаг. Унтахыг маш сайхан зүйлээ гэж үздэг. Тэгээ зогсохгүй баг үхлийг ч гэсэн мөн хүсдэг хүмүүс байдаг бахаа гэж би бодож байна. Хэрвээ бид ингээд маш хөвшин болчихсон байвал ерөөсөө бид үхлээс өөр юу ч хүсэхгүй л гэж би бодож байна. Юу ч хүсэхгүй. Бид ганц үхлийг л хүснэ. Тийм цагт. Бид үнэхээр ингээд маш өндөр настай болчих юм бол юу ч авч хэлцэхгүй. Миний амьдрал ерөөсөө над ямар ч хамаагүй юм шиг. Миний гэр орон тэр юу байна? Огт хамаагүй. Тэр бүх амьдралын асуудлууд над бол хитэрсэн зүйлээ. Би тэр бүхнийг бодохыг ч хүсэхгүй байна. Тэрнийг бодох нь битгий хэл миний өөрийн бие надад маш их хүндэж байна. Би бараг бие арай гэж авч явж байна. Миний энэ толгой гэхэд л Хималайн уулыг мөрөн дээрээ тавьсан мэт хүндэж байна надад. Ингээд толгоогооч таахгүй мөрөн дээрээ ингээд хүн дачаа үүрээд явж байгаа мэт гараа өргөж дийлэхгүй ийм болцсон цагт бол юу танд сонирхолтой байх юм? Үхлээс өөр. Ийм үед та нэг л зүйлийг хүснэ гэдэгт би итгэлтэй байна. Нэг л зүйлийг хүснэ. Үхэл. За тэгтээ бид бараг тийм төвшөнд бараг хүрчихгүй бах та. Бид тийм өндөр наснд бол бараг хүрчихгүй бах бидний ихэнх нь. Зүгээр маш азтай, буянтай, ястай тийм хүн л тэр төвшөнд хүрэх бах. Тэрнээс бидний ихэнх нь тэр төвшөнд хүрэхгүй шүү дээ. За тэгээд сексийн хүсэл шунал гэдэг юм бол тэр бол бидний дуртай зүйл тооцогдно.
Мэдээж. Тэгэхээр эдгээрийг үеийн хүчийг би одоо ашигтай эерэг зүйлээ гэж хэлээгүй шүү. Энэ бол хор юм. Энийг бид хор гэж нэрлэдэг шүү дээ. Тэгэхээр хэрвээ үнэхэрийн үхэх шаардлага байхгүй байх тийм тохиолдолд би үхмээргүй биш шүү дээ. Гэтэл яг тийм одоо хөгшин тийм насанд хүрсэн үед тэндээс гарах ганц л арга тэр байгаа үстэй. Үхэл. Хэрвээ бидэнд одоо тийм үхэх шаардлага байдаггүй бол үхмээргүй биш шүү дээ. Гэтэл тийм өндөр насанд хүрсэн хүнд ерөөсө тэр өндөр насанд хүрсэн тэр хүн одоо тэр наснаасаа чөлөөлөгдөх ямар арга вэ үхлээс өөр. Ганц л арга биш шүү дээ тэр. Хэрвээ надад сонголтын надад өгдөг бол над сонгох боломжийг надад өгдөг байсан бол би үхмээргүй шүү дээ хизээч. Би унтмааргүй шүү дээ. За секс ч гэсэн мөн адилхан ялгаагүй. Надад сонголт байдаг бол би одоо секс хийхгүй л баймар биш шүү дээ. Гэтэл чин одоо энэ одоо физик химийн ямар одоо тэр урвал нь биеийн дотор явагддгийн байгаа миний санаанд тийм бодол орж ирээд миний бие махбодод мөн тийм хүсэл төрөөд ингээд окей секс хийсэн ч явахтай гэсэн бодол ингээд надад ороод ирдэг байна шүү дээ. Тэгэхээр би секс хийхийг хүсэж байна. Та үнэхээр таны шийдвэр тэр чинь биш шүү дээ. Та шийдэг чинь та биш байхгүй. Та хүчинд автж байгаа. Би унтмаар байна гэж бид ярьдаг. Бас би унтмаар байна гэж ярьдаг. Та унтмаар байгаа юм биш шүү дээ. Танд унтахаас шүү ямар ч арга байхгүй. Хэрвээ сонголт танд байсан бол та унтах хэрэггүй шүү. Гэтэл чин та унтахгүй байж чадахгүй учраас, боломжгүй учраас та унтахаас шүү арга байхгүй. Тэрнтэй яг адилхан. Би секс хийхийг хүсэж байна гэж та ярьдаг. Та секс хийхийг хүсэж байгаа биш шүү дээ. Танд үүлийн хүч цаанаас чинь үүлийн хүч танд тулгаж байгаа үст. Биеийн дотор чинь явагдаж байгаа тэр одоо химийн, физикийн ямар урвал байдгийг тэрнээс шалтгаалаад танд тийм хүсэл төрчихөж байгаа үст. Би ингэмээр байна, би тэгмээр байна, би энэ хүн дуртай, би тэр хүн дургу. Энэ ч н одоо ингээд маш ядаргаатай зүйл юм шүү дээ уг нь бол. Ядарч үхмээр. Тийм л зүйл юм шүү дээ. Тиймээс тарны ёсонд бид энэ төвлөрлийн байрлалыг ашиглана. Тэгээд зогсохгүй бид үүлийн хүчийг ашиглана. Тиймээс бид энэ тарны бяцлаглалын хүчээр тэр дотоод маш нарийн сэтгэл гэдэгт нь хүрээд за тэнд хүрээд бид хуусан чанар дээр бясалгаж хуусан чанарыг онсноор бид гэтлхүйд хүрэх юм аа. За тэгэхээр энэ их хүчигт Наруагийн хэлсэн үг, мар багшийн хэлсэн үг зэрэг нь бол ерөөсөө биеэ ойлго, сэтгэлээ ойлгоол гэсэн баг. Тэр бүдүүн бие гэдэг чинь бүдүүн бие, нарийн бие, маш нарийн бие. Сэтгэл гэдэг чинь бүдүүн сэтгэл, нарийн сэтгэл, маш нарийн сэтгэл гэж байдаг. За ингээ бүдүүн бие ийм багтнаа гэд би ингээд бүгдийг тайлбарласан. За бүдүүн бие гэдэг маань л одоо бидний энэ яс, мах, арс, чөмөг, тарих эдгээрийг хэлж байгаа. За нарийн бие гэхээр 72,000 судал, 21,600 амьсгал, улаан цагаан дуслуудыг хэлдэг. За ингээд маш нарийн бие гэхээр одоо улаан гэрлийн өгтөргүй, цагаан гэрлийн өгтөргүй, хар гэрлийн өгтөргүй, гэгэн гэрлийн өгтөргүй гэж бид ярьсан. Энэ бүх одоо гэрлийн өгтөргүй гэдэг чинь бид ухамсараа хэлчихэж байгаа. Улаан гэрлийн ухамсар, цагаан гэрлийн ухамсар, хар гэрлийн ухамсар, гэгэн гэрлийн ухамсар. Энэ ухамсарыг чинь суурьнд байж байгаа тэр суурийн энергийг бид маш нарийн бие гэж байгаа. За бүдүүн сэтгэл гэхээр бидний 5 метр хүү
нарийн сэтгэл гэхээр бидний одоо бүх бодлууд, дурсамж тэр бүхнийг хэлж байгаа. За ингээ маш нарийн сэтгэл гэхээр цагаан гэрлийн сэтгэл, улаан гэрлийн сэтгэл, хар гэрлийн сэтгэл, гэгэн гэрлийн сэтгэл. Энэ нь юу юм бэ гэхээр одоо ямар ч бодолгүй тэрхүү сэтгэлийн төлөвийг хэлж байгаа юм. За ингээд одоо биеийг ингэж хуваагаад сэтгэлийг ингээ хуваачлаа. Дараа нь өөр бас яаж ангилж болдог вэ гэвэл бие сэтгэлийн нийтлэг мөн чанар гэж мөн байдаг байна. Энэ нь бүдүүн бие сэтгэлийн нийтлэг мөн чанар, нарийн бие сэтгэлийн нийтлэг мөн чанар гэж дотроо мөн хуваагдана. За энд би зүйрлэл хэлсэн те. Бүдүүн бие, бүдүүн сэтгэлийн хоорондын холбоо бол халуун усны мөн чанартай гэж. Нарийн бие, нарийн сэтгэлийн мөн чанар бол мөн л стил халуун усны мөн чанартай. Тэгвэл маш нарийн сэтгэл, маш нарийн биений хоорондын харьцаа нь халуун усны биш, халуун галны мөн чанартай маа. Галыг халуунаас салгах арга байхгүй. Энэ нь нэгэн мөн чанартай юм аа гэсэн үг. За ингээд гэгэн гэрлийн сэтгэлийн суурьнд байж байгаа тэр энергийг бид маш нарийн бие гэсэн. Гэгэн гэрлийн сэтгэл маань маш нарийн сэтгэл. Энэ хоёрын хоорондын харьцаа бол халуун галны мөн чанартай буюу нэгэн мөн чанартай гэж ойлгоно. Эннээс л бусад бүх харьцаа, эннээс л наанд байж байгаа тэр бүх холбоо бол халуун галны биш, халуун усны мөн чанартайгаар оршиж идэг байна. Энэ одоо халуун гэсэн нөхцөл байж ич тэр ус халуун байж байгаа. Энэ нөхцөл нь алга болчих юм бол тэр ус халуун чанараа алднаа гэсэн үг. Тэгэхээр энэ ийм одоо нэгдмэл нэгэн мөн чанар биш байх нь шүү дээ. За ингээд энэ халуун ус гэсэн энэ харьцааг одоо бүтээгээд байгаа эзэн нь хин юм бэ гэхээр л карма юм аа. За энэ бол одоо ингээд эхний хэсэг нь. Бие сэтгэлийн мөн чанарыг ойлгох эхний хэсэг нь. За энэ бидний дадлагын хоёр дахь хэсэг нь бол ламдад би римба буюу дадлагын үе шатууд, ламрим. За энэ дотроо хамгийн ихэнд хийг гол судланд хэрхэн уусгах гэсэн дадлага байдаг. Энэ хийг гол судланд хэрхэн уусгах вэ гэдэг дадлага нь дотроо биеийн аглаг, хэлний аглаг, сэтгэлийн аглаг гэж байгаа. Ийм дадлагуудтай гэж ойлгоно. За энэ талаар бид хэдийн ярьчихсан. Бид биений аглагийг ярьсан, бид хэлний аглагийг ч ярьсан. За ингээд биений аглагийг бид ярьснаар зогсохгүй бид бясалгаж үзсэн. Хэлний аглагийг бид зөвхөн ярьсан байгаа, бясалгаж амжаагүй байгаа. Сэтгэлийн аглагийн талаар бид яриачгүй, бясалгаачгүй одоо байгаа. За энэ бол одоо ингээд бидэнд үлдсэн тэр сэдэв маань энэ бахнэ. За ингээд үүнээс цаашаага сэтгэлийн аглагийн дараагаар энэ одоо хийг төв судланд уусгасны дараа төрөх ухамсар гэдэг сэдэв яригддаг байна. За энэ хийг гол судланд уусгасны дараа төрөх ухамсар гэдэг дотор нь төгсгөлийн зэрэгдэх элбийн бие. За элбийн биеийн дотроо ариун бус элбийн бие, ариун элбийн бие гэж хуваагдах нэ. За ингээд бие нь бол энэ те. Тэгээд төгсгөлийн зэрэгдэх гэгэн гэрлийн сэтгэл гэж байгаа. За гэгэн гэрлийн сэтгэлэн дотроо тэмдгийн төдий гэгэн гэрэл, утга төгс гэгэн гэрэл гэж хуваагддаг байна. За ингээд энэ биеийнх нь одоо төгсгөлийн зэрэг нь элбийн бие байх нь, сэтгэлийнх нь төгсгөлийн зэрэг нь гэгэн гэрлийн сэтгэл байх нь. Тэгээд энэ хоёр чи эцэстээ бие сэтгэлийн
хоёргүй нэгдлийн төгсгөлийн зэрэг гэж гарч ирэх нэ. Энэ хоёр чинь хоорондоо эцэст нь нэгдэх болтох нэ гэсэн үг. За энэ төгсгөлийн зэрэг дэх бие сэтгэлийн хоёргүй нэгдэл гэдэг нь дотроо мөн ангижрахуй нэгдэл ба ухамсарлахуй нэгдэл гэд хоёр хуваагдах нэ. За ингээд дадлагын үе шатууд гэх юм бол иймэрхүү зүйлүүд магтдаг байна. За ингээд одоо дадлагын суурь нь тэр гэж ярьсан тийм ээ. Бие сэтгэлийн мөн чанарын ойлгох. Дадлагын үе шатууд нь зам нь сая бид хэлээд өнгөрлөө. Одоо тэгвэл үр дүн нь. Үр дүн нь юу юм бэ гэхээр үл суралцахуйн эвцэл. Тэгээд эвцэлтхүйн 7 шинж гэж гарч ирэх нь үр дүнд нь. Энэ бол одоо гэгэрлийн 7 шинж гэсэн үг. Өөр үгээр хэлэх юм бол үр дүнд нь та гэгэрлийг олноо. За энэ гэгэрлийг олоход танд ийм 7 шинж бүрдэх юм аа гэсэн үг. Гэгэрлийн чанарууд гэсэн үг. Гэгэрлийн чанарууд. Яг одоо гэгэрсэн бодгаал ямар шинж чанартай байдгийг тэрийг бол илэрхийлэх амаргүй байх. Тэгтээ ямар ч гэсэн л бидэнд энд жагсаагаад бичсэн ийм 7 шинж бол байна. За эдгээр 7 шинж нь юу юм бэ гэвэл авга таашаал уушлаарай хамгийн ихэнд төгс жаргалангийн лагшин эхнийх нь шинж нь төгс жаргалангийн лагшин, хоёр дахь нь эвцэл. За гурав дахь нь авга таашаал дэ чимбүү гэдэг байна. Эвцэл гэдгийг хажир гэдэг байна. За тэгээд дараагийнх нь шинж нь угаас эс заяасан өөрөөс эс бүтсэн гэсэн чанартай. За энэ дараачих нь их нэгүсэл. Тэгээ саадгүй, тэгээ зогсолтгүй гэсэн ийм 7 шинжийг агуулдаг байна. За ингээд та бүхний одоо гэгэрлийг хэр сонирхож байгаа, гэгэрх сонирхолтой хүн хэр байгаа юм би мэддэхгүй. Тэгтээ эдгээр 7 шинжийг юутай ч гэсэн би багасаага тайлбарлаж өгнө гэж бодож байна. За ингээд их бичигт заасны дагуу явах юм бол ерөөсөө саяны хідэн хэлсэн л зүйл. Суурь мөр үр гэж байгаа. Бид суурийг нь одоо ярьчихсан, бид бясалгаад үзсэн. Замдаа бид яваа. Дадлагынхаа үе шатууд дээр бид явж байгаа гэж ойлгоно. Одоо ингээд дараачийн ганц 2 хичээл дээр бид энэ одоо үр дүнд нь хүртэл төгсдөл нь одоо ингээд судалж дууснаа гэсэн үг. За бидний энэ дадлагын үе шатын хамгийн гол нь 3 аглагийн дадлага. Тэр 3 аглагийн дадлагаар бид тодорхой одоо ухамсарлах үед хүрнэ гэсэн үг. За ингээд энийг судлаад бид хэлний аглаг дээр явж байгаа. За хэлний аглагийн үед зүрхэн төвдөх тарны шим, хамрын үзүүрдэх гэрлийн шим, нууцын хүртэндэх туслын шим гэсэн 3 төрлийн дадлага байгаа. За одоо энийг бид одоо хэрхэн бясалгах вэ гэдгийг суралцсан. Тэгэхээр бид одоо бясалгалаа эхлэе. За хоёр алгаа хооронд нүрээд дулаацуулж агаад биедээ массаж хийн. Өөртөө массаж, нүүр, гар, толгой бүх юм илээд массаж хийн. За амьсгал авлаа. Амьсгал гаргалаа. Амьсгал авлаа. Амьсгалаа барьсан чихтэй биеэ сунгаж мөр хүзүү гэдэс гар, толгой, нааш нь цааш нь баруун зүүн бүгдийн сэгсэрлээ. Сайтар сэгсрээд амьсгал гаргалаа.
Өөрийн биеийг хоосон гэрлэн бий болсноор төрслөн энэ гэрлэн хоосон биеийн голоор 3 судал 6 хүрт байгаагаар төрслөн. Гол судал зулаан ороогоос нууц эрдэнийн үзүүр хүртэл үргэлжилсэн байна. Гол судлын дагуу 6 хүрт зулаан хүрт 16 судалтай 32 судалтай доош харсан төрөл бүрийн духны хүрт 32 судалтай олон өнгийн өнгөтэй дээшээ харсан хоолойн хүрт 16 судалтай доошоо харсан зүрхэн хүрт 8 судалтай дээшээ харсан хүн хүрт 64 судалтай улаан өнгөтэй доошоо харсан нууцын хүрт 32 судалтай дээшээ харсан нууц эрдэнийн хүрт найман салаа судалтай цагаан өнгөтэй доошоо харсан чиглэлтэй байна. Биеийн агилгын дадалгаа эхлэе. Нууц эрдэнийн хүртэнд төвлөрнө. Нууц эрдэнийн хүртэнд төвлөрч бясалгаж исэн. Одоо бид төвлөрлийн байрлалаа өөрчилж зүрхэн хүртэндээ төвлөрнө. Зүрхэн хүртний голд улаан цагаан нийлсэн дусал байна. Дээдл нь улаан, доотлол нь цагаан дусал байна. Эсвэл улаан цагаан холилдсон улаавтар цагаан өнгөтэй дусал байна. Зүрхэн хүртний голд улаан цагаан нийлсэн ийм дусал байна. Жижиг шар будааны жижигхэн тийм хэмжээтэй гол судлын голд зүрхэн хүртэн дотор ийм дусал байна. За энэ дуслын голд дүл байна. За энэ дүлний надаа хэмээх энэ дүлний доотлол нь дугуйрсан маш нарийнхан дугуйрсан. Голдоо ингэж долгилж ирээд үзүүр нь дээшээ огторгуйд хурч нийлсэн.
Энэ яг алдсны шүлс шиг. Энэ улаан цагаан нийлсэн дусал шар удаанаас жижигхэн, маш жижигхэн. Энэ хүү туслан дотор надаа хэмэх дүл байна. Маш гүнзгий төвлөрөөд байх юм бол маш хүчтэй төвлөрөөд байх тусам дотоод хий уусаж эхэлнэ. Та чадвал яг тэр дүлний торгон үзүүр дээр төвлөрөхийг хичээ. Тэгж чадахгүй бол улаан цагаан дуслан дээр төвлөрөхөд болно. Улаан цагаан дусал дээр төвлөр. Хэрвээ боломжтой бол дүлний үзүүрт та энд маш гүнзгий төвлөрөөд байх юм бол таны төвлөрч байгаа энэ зүйл төвлөрөл 2 нэгэн зүйл болж хувирна. Дүлний үзүүрээс хий нэрэг тасран гарч
Гол судлаар өгсөн хамрын үзүүр хүртэл гараад таны гарах амьсгал хун гэсэн тарнын аялгау сонсогдуулна. Аялгау гаргаж байна. Таны амьсгал авахд таны авах амьсгал гэсэн тарнын аялгау гаргана. Гол судлаар урсаж зүрхэнд очиж уусах үед улаан цагаан дуслан дуусахад гэсэн тарнын аялгау та сонсноо. Амьсгал гарах болгонд таны амьсгал энэ тарнын аялгау гаргаж байгааг та сонсно. Амьсгал авах болгонд таны амьсгал гэсэн тарнын аялгау гаргаж байгааг та сонсно. Энерги зүрхэнд саатан байх тэр хооронд гэсэн тарнын аялгау та сонсноо. Төлний үзүүрээс энерги тасран авах амьсгалтай зүг гол судлаар өгсөн. Биес хаш хамрын үзүүр хүрэх үед гарах амьсгалтай зүг гэсэн тарнын аялгау сонсно. Буцаагаад амьсгал авах үед зүрхэн хүрдэнд саатан орших тэр хооронд гэсэн тарнын аялгау сонсно. Таны авах амьсгал гарах амьсгал богиносоор байх болно. Тэгээд амьсгал зүрхэнд саатах хугацаа аяндаа уртассаар байх болно.
Энэ дасгалыг бид гэрлийн шим гэж нэрлэдэг. Одоо бид өөрсдийгөө элбийн хантайгаар дурслана. За хэрвээ танд тусгай авшиг хүртсэн авшиг дамжлага байгаа бол өөрийгөө элбийн хантайгаар дурслана. Хэрвээ танд авшиг дамжлага хүртээгүй байгаа бол зүгээр гэрлэн бий болсноор дурслана. Гол судлалын гол зүрхэн хүртэнд улаан цагаан нийлсэн дусал байна. За хэрвээ та эрэхтэй бясалгагч бол цагаан дусал таны зүрхэн хүртнээс уруудан гол судлаар нууц эрдэнийн үзүүр хүрнэ. Хэрвээ та эмэгтэй бясалгагч бол улаан цагаан дуслаас улаан дусал тасран гол судлаар уруудаж нууц эрдэнийн үзүүр хүрнэ. Нууц эрдэнийн үзүүр хүртэл явна. За энэ дуслын мөн чанар нь таашаалын мөн чанартай. Та таашаалыг мэдрэх учиртай. За ингээд эрдэнийн үзүүр хүрсэн тэр цагаан юм улаан дусал дээш өксөхөд таашаал улам гүнзгийрээд зүрхэн хүртэнд хүрэх үед зүрхэн хүртэндх улаан цагаан дусланд нийлнэ. Амьсгал гаргах үед амьсгал авах үед зүрхэнд саатан орших үед гэсэн тарнын аялгуу сонсно. За дараа нь цагаан дусал тасран нууц эрдэнийн үзүүр хүртэл гол судлаар доошлно. Цагаан улаан дусал гол судлаар өгсөн зүрхэн дэрж уусна. Амьсгал авах гаргах богиносоор зүрхэнд саатах хугацаа уртассаар байна. Та энийг уртасгах биш, энэ аянда хар аяаран уртсаж ирнэ.
Зүрхэн хүртэндээ таашаалыг мэдэрч цагаалан тусал дөл энэ бүхэн таныг таашаал мэдрэхэд туслана. Амьсгал гарахад амьсгал авахад амьсгал саатан оршихуй хугацаанд гэсэн аялгау сонсогдно. Хаан ийм чимээ гарч байгаа вэ гэвэл зүрхэн хүртэнд хэн энэ тарны аялгауг гаргаад байна гэвэл таны амьсгал. Таашаалыг мэдэр. Амьсгал гарахад амьсгал авахад саатан оршиход нэгэн үзүүр сэтгэлээр төвлөрөхөд улам уртсаад байх болно. Амьсгал гарахад гэх тарны аялгау сонсно. Орох амьсгалтай зүрхэн саатан оршиход зүрхэн хүртний улаан цагаан туслаас хэрвээ таархтай хүн бол цагаан тусал салж гол судлаар доош орудна. Хэрвээ таамагтай хүн бол улаан тусал салж гол судлаар доош орудан нууц эрдэнийн үзүүр хүртэл явна. Ингээд та таашаалыг амсна. Буцаа зүрхэн хүртлүү өксөх үед таашаалыг мэдэрсээр байна. Зүрхэн хүртэн дуусахад маш их таашаалыг мэдэрнэ. Амьсгал гарахад амьсгал авахад зүрхэнд саатан оршиход энэ гэсэн аялгуун дээр нэгэн үзүүрт сэтгэлээр төвлөрч таашаалыг мэдэр. Нэгэн үзүүр сэтгэлээр төвлөр.
энэхүү таашаалаар энэхүү төвлөрлөөр бид зүрхэн хүртэ онгойлгож байгаа мэтээр төсөөлнө. Бидний баруун зүүн судлууд тэнцвэрчиж хийнүүд гол судал нь дууснаа. Бидний амьсгал зогсоод найман шинжийг мэдэрнэ. Зэрэглээ, утаа, галзуу, зулын гэрэл, цагаан гэрэл, улаан гэрэл, хар гэрэл, гэгээн гэрэл гэсэн энэ 8 шинжийг үзнэ. За та бүхэнд баярлалаа. Иймэрхүү байдлаар бяцлахад болно. Тарны шим, гэрлийн шим, дослын шим гэдэг дасгал. Ийг бид хийлээ. Бидний төвлөрлийн байрлал, тэгээд бидний амьсгал, тэгээд туслын тусламжтайгаар бид зүрхэн хүртэ онгойлгоно. Тэгээд зүрхэн хүрт онгойсноор бидний хийнүүд гол судал нь дуусаж, бүрэн уусаж бид энэ 8 шинжийг үзнэ. За энэ хүрээд өнөөдрийнхөө хичээлийг төр завсарлая. Та бүхэнд баярлалаа. Дараагийн хичээл дээр эргэн золгоё. Баяртай.